Yes багун за энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Франц улсад багун анхудаа хэрхэн яаж үйл хөдлөхөд хөрөнгө оруулсан талаарх товчхон мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. За энэ анхудаа би Францд жижигхэн үйл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийжсэн. Энэ манд өнгөж одоо оюутан болоод төгсөөд нэхэ дараа. За энэ хөрөнгө оруулалт маань Toulouse, Франц улсын Toulouse хотод хийсэн. За Toulouse хот бол Франц улсын баруун бод Пуланд оршдог. Испантай, Андор тосуудтай хил залгаа, мөн Атлантын далай бол залгаа ийм Окситаны мужид оршдог. Ийм дулаан баримтсгалтай нарлаг хот байж байгаа. За Toulouse хотын онцлог нь болохоор Toulouse хот өөрөө маш том бод. Маш олон оюутнуудаар алдартай. Тэгээд одоо Ville Rose буюу одоо улбар яран хот гэж нэрлэдэг. Учир нь болохоор тус хотын байшин барилгууд нь эртний одоо дандаа тоосгоор одоо баригдаж исэн. Тэрүүгээрээ их алдартай, тэмчээс улаан тоосхон барилгууд их байдаг. Тийм учраас ийм нэртэй болсон хот байж байгаа. За Toulouse хот нь өөрөө мэдээж бас нэлийн хэдэн дүүргүүд хуваагддаг. За миний одоо анхны хийсэн хөрөнгө оруулалт руу бүгдээрээ хамтдаа явцгаая. За энэ хөрөнгө жижигхэн хөрөнгө оруулалт маань Toulouse хотын төвд нэгдсэн байж байгаа. Зураг дээр харуулж байна. Энэ дээр одоо Toulouse хотын ерөнхий газрын зургийг харуулж байна. За хамгийн хотын төв нь болохоор Capitole гэдэг одоо ерөнхий том талбайтай. За тэгээ хажууд нь Esquirol, Saint-Cyprien, Saint-Pierre гэдэг ингээд бас хотын дүүргүүд байж байна. Хотын төвтэйг маш ойрхон. За миний авсан жижигхэн хөрөнгө оруулалт Saint-Pierre хэсэгт оршдог. Энэ нь бол яг хотын төвөөс бараг одоо километр хүрэхгүй зайтай байдаг байж байгаа. Энэ маань болохоор жижигхэн одоо агуулга байж байгаа. За Францаар бол одоо cave буюу box гэж бас хэлдэг. Цогоор 5 м квадрат бас нэг тийм том биш, бас тийм жижигч биш. Тийм бокс байж байгаа. За зорилго нь бол мэдээж юм одоо тий агуулах, юм одоо хураах зорилттой. Одоо тийм зүйл байж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол байрнуудын одоо нэг давхар Монголд одоо Б1 давхрууд гэж хэлдэг тий бодолын давхрууд. За Францд бол ихэнхдээ одоо юу гэдэг энэ Б1 давхруудтай бол одоо кап буюу энэ боксууд ингээд бас байж идэг. Янз бүрээр байж идэг. Сүүлийн үеийн шинэ барилгуудад бол ихэнхдээ одоо юу гэдэг машины зогсоолууд, за мөн бокс ингээд хамтдаа оршдог. За хуучны байруудад бол ихэнхдээ одоо кап буюу одоо жижиг таслахаа болгоцсон ийм тэгээ зүйл байдаг. За зорилго нь бол яг уу мэдээж дээр нь амьдарч байгаа хүмүүст өөрсдийнхээ одоо өөр зур хэрэггүй зүйлсүүдийг одоо доотлолтой агуулах зорилготой ингэж баригдсан ийм зүйлүүд байж байгаа. Ягаад кавыг авах болсон бэ гэхээр мэдээж би үйл хөдлөлийн чиглэлээр Францд сурч байсан. Тэгээ тэр утгаараа үйл хөдлөхийг сонирхдаг байсан. Тэгээд тухайн үед оюутан дэвтэн төгсөжсэн учраас надад зээл бол одоо үйл хөдлөлийн зээл бол гарах боломж байхгүй байсан. Тэгтээ юу гэдэг оюутан багтаа хажуугаараа ажил хийдэг байсан. Тэгээ хоримтлал бас багч гэлтгүүр хоримтлуудыг хийдэг байсан. Өнөөдрийн одоо байдалд одоо би хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг ерөнхийдөө боддог байсан л да. Тийм тэгээд нэг монголоор нэг үг байдаг штэ. Ирсэн хүн хайвал болдог тий, ирлээ хайвал болдог гэдэгтэй адилхан. Тэгээд би заруудын одоо сайтуудаар хаяа орж үздэг байсан. За дийлэнхтэй бол Францд бол Boncoin гэх сайт үүж идэг. Энэ нь бол одоо монголоор бол барах үнгүй сайттай ерөн төстэй. Маш олон зарууд байдаг. Янз бүрийн зарууд хийгддэг. Үйл хөдлөлийн зарууд их ордог. Тэгээд нэг нартай өдөр харжсэн чи яг жижигхэн одоо юу гэдэг бокс занаг зар байжсэн. Тэгээд тухайн үед тэр дор нь одоо байрны эзэнтэй холбогдоод тэгээд цаг тохироод очиж үзээд тэгээд ерөнхийдөө худалдаж авсан юм гэдэг юм түүхтэй. За энэ талаараа би бас миний санхүү, миний гарт тэгээд нэг жижигхэн санхүүгийн семинарууд зохион байгуулдаг. Тэр семинар дээр бас илүү бас энэ талаас тодорхой ярьж байсан. За түүнээс хойш бол тэгээд авсан даруйдаа ерөнхийдөө бол дандаа түрээсэнд байсан. Яг гоо түрээслэгчд нь бол ганц хоёр удаа одоо солигдсон. Тэгээд хамгийн одоо сүүлийн түрээслэгч нь бол баруун одоо
тасралтгүй 4 жил бүтэн байсан. Тэр нь болохоор нэг урлагийн холбоо байсан. Тэгээд дотор нь болохоор өөрсдийнхөө ойр зур юмнуудыг давхраадаг, одоо зураг муу элдв хэмжээнд давхраадаг тийм холбоо байсан. Тэгээд тэндээ ойрхон өөрсдөө нэг жижиг атулие буюу одоо галеритай тэндээ юмнуудаа хийгээд тэгээд дутуу юмнуудаа агуулдаг. Ерөнхийдөө тиймэрхүү зорилгоор ашигладаг байсан. Тэгээд саяхан тэрхүү холбоо маань үйл ажиллагаа нүүр дэшээ нүүх болоод сулж өгсөн байж байгаа. Тэгээд сулж өгсөнтэй холбоотой би бас ингээд очиод ойр зур цэвэрлэгээ хийгээд ерөнхийдөө ингээд болсон бэлэн болцсон. Тэгээд энэ ташаамдаа мэдээж за нэг видео хийчихье гээд ингээ хөргөж байгаамаа. За ихэнх яаж хөрөнгө оруулалт хийсэн, тэгээд ямар хувийн өгөөжтэй байсан гэдэг талаар, тэгээд ямар зарлууд гэдэг талаар би бас та бүхэнд дэлгэцэн дээрээс харуулъя гэж бодож байна. За миний анх худалдаж авсан үнэ бол нотротын үнэ ороод 4000 евро байсан. За түрээс нь бол сарын 50 евро байсан. Жилийн нэг хөрөнгө оруулалтын өгөөж нь бол нэг 10-аас 12% өгөөжтэй. За мэдээж Монголд байгаа хүмүүст бол энэ бол бага сонсогдож магадгүй. Ягаад гэвэл Монголд бол одоо юу гэдэг хадгаламжийн хүү өндөр учраас Францд бол эсрэгээрээ бол араб буюу түүнээс дээш одоо жилийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол маш тийм дажгүй хөрөнгө оруулалт тооцогддог. Ягаад гэвэл яг өнөөдөр энэ бичлэгийг хийж байх үед Францд үл хөдлөх хөрөнгийн одоо зээлийн хүүн дунджаар 3-аас 3.5% байж байгаа. Жилийн хүү шүү. Хэрэглээний зээл бол ойролцоогоо 4-өөс 5% одоо хүүтэй байдаг. Мөн ялгаагүй нь жилийн хүү шүү. Тийм учраас зээлийн хүү нь өөрөө маш бага байдаг учраас ерөнхийдөө хүмүүс бас одоо юу гэдэг хөрөнгөний зах зээл рүү үйл хөдлөх рүү хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ерөнхий дундаж үйл хөдлөхийн хөрөнгө оруулалтын өгөөж бол Францд ойролцоогоо 6-аас 8% байдаг. За тийм учраас 10-аас дээш хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалтыг бол маш дажгүй хөрөнгө оруулалт гэж үздэг. Тэгээд миний хувьд бол 10-аас 12% дунджаар өгөөжтэй ийм хөрөнгө оруулалт байсан. Tax foncier буюу үйл хөдлөлийн татвараа жил тушаадаг. Тэр нь бол маш цөөхөн. За сүүхийн төлбөр гэдэг маш бага хэмжээний мөнгө авдаг. Энэ хийсэн хөрөнгө оруулалт маань бол одоо миний анхны оруулсан хөрөнгө оруулалтыг бол одоо 100% одоо дарцсан. Одоо ашиг авал хийцэн гэсэн. За өнөөдөр энэ одоо юу гэдэг жижигхэн агуулгыг би буцаага зарлаа гэх хамгийн бага 8,000 евроор зарах бүрэн боломжтой. Тийм учраас юу гэдэг тухайн үед худалдаж авсан үнэ маань одоо нэг дахин одоо нуулгарсан гэсэн. За Францд яг мөрдөгдөг журмууд юу вэ гэхээр одоо жишээлбэл юу гэдэг жижигхэн одоо бокс, гараж, паркинг, машины зогсоолт нэр бол хэрвээ 15,000 евроноос дээш үнэлгээтэй бол тодорхой хэмжээний татвар төлдөг. Энэ одоо болохоор одоо юу гэдэг true value буюу анх худалдан авснаас хойш ашигын зүгээс нь татвар төлдөг байж байгаа. Хэрвээ 15,000 евроноос доош үнээр одоо зарагдаж байгаа үйл хөдлөхөөс бол татвар авдаггүй байж байгаа. Францд ерөнхийдөө үйл хөдлөх одоо худалдаж авахд бас дотор хол ажлууд хийгддэг. Доторож ерөнхийдөө бүх ажлыг хийдэг. Монголд бол одоо юу гэдэг улсын бүртгэлтэй одоо ингээд одоо бичиг баримт одоо тэгээд тэр дарааллууд нь тустай байдаг бол Францд бүх зүйлд нь дотор төр хийгддэг. Зээлтэй холбоотой асуудал, за бичиг баримтын бүртгүүлэлттэй холбоотой асуудал, за тэгээд одоо юу гэдэг үйл хөдлөлийн одоо гэрчлэл гэж монголоор ярьдаг тийм. Эднэр бол бүгд дотроодоос авагдчихдаг. Тийм учраас илүү их хялбар байдаг. Гэтэл Францд үйл хөдлөх хөрөнгө авах талаар бас нэлээд хүмүүст бас зөвлөгөө өгдөг. За зарим хүмүүс маань бол аль хэдийн үйл хөдлөх хөрөнгөс аваад эхэлсэн тийм résidence principale буюу амьдрах байраа за мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр байр авсан юм хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн бас бичиг баримтыг бүрдүүлэх, зээлэн дээр хэрхэн яаж анхаарах уу, ямар бичиг баримт бүрдүүлэх үү, за үйл хөдлөх үзэгтэй бас юун дээр анхаарах уу гэдэг одоо зүйлүүд дээр миний хувьд зөвлөгөө өгдөг байж байгаа. Тийм учраас хэрвээ та Францд үйл хөдлөх авахаа сонирхож байгаа бол надад холбогдож болно. За өнөөдөр яагаад энэ cloud талаар ярьж байна гэхээр одоо жижигхэн бокс худалдаж авах 2-3 байр худалдаж авах хоёр зарчмын хувьд яг ижилхэн одоо дараалалаар явагддаг. Тийм учраас хэрвээ та Францд үйл хөдлөх хөрөнгө оруулах сонирхолтой бол ийм жижигхэн хөрөнгө оруулалтаас бас эхэлж болно. Эднээс бас маш олон зүйлүүдийг суралцдаг. Тийм учраас одоо юу гэдэг
жижигхэн бокс авлаа, байр авлаа 2. Дөнгөний хувьд одоо зөрүүтэй боловч одоо авдаг механизм, худалдаж авдаг механизм яг ижилхэн. Дотроо гарын үсэг зурах. За тэгэл одоо тэр зардал мөнгө тооцох тийм. За дотроо одоо юу гэдэг төлбөр нэргээл яг л ерөөсөө үйл хөдлөлийн одоо зарчим дараал Франц тэрхэн явагддаг. Одоо тэр талаас сурдаг. Тийм ч бас сүүлийн үед ч гэсэндээ яг хуу Францд энэхүү иймэрхүү жижиг төрлийн замдж том бас агуулах руу тийм хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс нэлээд их болсон. Хөрөнгө оруулагчид яагаад гэвэл томоохон хотуудад зай бол маш бага болсон. Тэр төсмө хотын төвүүдээр тийм учраас одоо юу гэдэг нь сэрүүрөөс одоо юу гэдэг нь юм авчиж одоо хураах тиймэрхүү том одоо бас агуулгуудын тэнд дандаа хотын сахуудаар баригдаж эхэлсэн. За тэд нар илүү одоо юу гэдэг нь камертай хамгаалалт илүү сайн ингээд давуу талууд бий. Гэхдээ төлбөр нь маш илүү өндөр байдаг. Тэгээ хотын захаар учраас бас харьцангуй хүмүүс бас тийш очиж авах боломж байдаггүй. Яагаад вэ гэхээр хотын төвд ерөнхийдөө одоо юу гэдэг жижигхэн метр квадраттай байранд амьдардаг хүмүүс их байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор хотын төвд болохоор коллокашн буюу нэг байр нь хэд хэдэн хүмүүс хамтарч амьдардаг хүмүүс оюутнууд, залуучууд их байдаг. За 3 дугаарт хотын төвөөр оюутнууд их амьдардаг. Тэгээ оюутнууд амьдрахдаа юу гэдэг зуны амралт болонгууд байрнаас гарах тий байраа чөлөөлж өгөх ингээд асуудал их байдаг. Тэр утгаар нэг юм агуулах газар, хураах газар гэдэг ингээд иймэрхүү зүйлүүдийг ерөнхийдөө аль болох хотын төв эсвэл сургуультайгаа ойрхон, эсвэл ажилтайгаа ойрхон тэгээ иймэрхүү газруудад илүү хайдаг. Тэр утгаараа ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн салбарт баримталдаг 3-4 байдаг тийм. Нэгдүгээрт байршил, хоёрдугаарт байршил, гуравдугаарт байршил. Ինչээс байршил хамгийн чухал байж байгаа. Хичнээн одоо юу гэдэг гоё үйл хөдлөх одоо өөрийнх нь хамхан хямдхан гоё ингээд авсан ч гэсэнтэй хэрвээ одоо эрэлт хэрэгцээ хэрэглэгчд нь ойр байхгүй байгаа бол одоо юу гэдэг буцаж худалдах юм уу эсвэл буцаага түрээсэнд тавих бол асуудалтай. Тийм учраас хэрвээ хөдөлгөөд салбарт хөдөлгөөд хөрөнгө оруулалт гэж байгаа бол үргэлж эрэлт хэрэгцээ нь байна уу, харилцагч нар нь ойрхон байна уу гэдэг дээр үргэлж анхаарах хэрэгтэй. Мөн хоёрдугаар хамгаалалт дээр бас анхаарах хэрэгтэй. Одоо хэр хамгаалагдсан тий тухайн одоо резидент тухайн байна одоо хэр одоо цэвэрхэн тий оршин суугчид нь ямар юм гэдэг ингээд олон зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Тухайн байр маань гадуур одоо өөр ингэсэн тий тусгай хашаатай юм уу тий. За тэгээд байр нь өөрөө хэдэн оны хийн тий ямар сурууд хийгдэх юм. За гэдэг ингээд олон зүйлүүд дээр бас анхаарах зүйлүүд байдаг. За юм гэж үүнтэй холбоотой хэрвээ Францд за магадгүй дэлхийн өнцөг булан-бүртийг хийх боломжтой. Тэмчээс яг ингээд жижигхэн ийм одоо үйл хөдлөхөд хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг би бас нэг жижигхэн сургалт бэлдсэн байж байгаа. Тэгвэл сургалт маань бол аль 2 жилийн өмнө одоо гарсан сайтгаа шинжлэгдсэн. Тэгээд энэ маань аваад тэг хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бас байгаа Францд. Тийм учраас хэрвээ та сонирхож байвал энэ тэр сургалтыг би яг энэ бичлэгийн стор оруулж байна. Та тэгээ сонирхоод үзээрэй. Тэгээд бас үйл хөдлөлийг сонирхдаг, үйл хөдлөхөд хөрөнгө оруулах сонирхолтой боловч өнөөдөр тань зээл гарахгүй эсвэл юу гэдэг нь арай одоохондоо боломжгүй. Гэхдээ тань хэдэн одоо юу гэдэг нь бага хэмжээний хөрөнгөлт байгаа түүнийг одоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бол иймэрхүү жижигхэн төрлийн одоо хөрөнгө оруулалтыг би бол тань зөвлөж байна. Тийм. Гэхдээ мэдээж юу гэдэг нь судалгаатай тэгээд нягтлт сайн үзэж одоо хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл тантай адилхан бас маш олон хөрөнгө оруулагчид өдөр болгон одоо юу гэдэг нь хөрөнгө оруулалтын иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг хайж идэг. Тийм учраас юу гэдэг нь нэг зар дээр одоо удаан одоо байсан үйл хөдлөлийг одоо жишээлбэл таавал чарангуудаа юу гэдэг за энэ мундаг үйл хөдлөх байна, энэ яг боломжийн юм байна гэдээ бас шууд анхны сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл тэр чинь энэ тэндээс 100 үйл хөдлөлийн одоо хөрөнгө оруулагчдаас давхар хараад үзээд тэгээд бас тийм ерөнхийдөө дүн шинжилгээ хийсэн байгаа учраас аль болох тийм учраас яг тийм илүү их судалгаантай бас тиймэрхүү зүйлүүд дээр хандах хэрэгтэй гэж би бол хүнийхээ зүгээс та хүнд захимаар байна. За ингээд ийм байна. Өнөөдөр та бүхэнд энэ хүчтэй бичлэгийг
хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгүүдээр бас Францтай холбоотой замун хүмүүс өөр газруудаар явж үзчихсэн үйл хөдлөлттэй холбоотой мэдээлэлүүдэд та бүхэнд бас хүрэх болно. Надад бас хамгийн хэрэгтэй асуултууд Монголд байгаа юм уу эсвэл гадаад өөр улсад байгаа мөртлөө Францд хэрхэн одоо үйл хөдлөх худалдаж авах уу? За үйл хөдлөх худалдаж авахаар бас бичүүгээр долдд тийм үү? гэдэг талаар нэг асуултууд ирдэг. Энэ сэдвийн талаар бас нэг видео хүргэх болно. Тэгээ нэлээд сэдвүүдээс ерөөд видео та бүхэнд мэдээлэл хүрэхэд бэлдсэн байж байгаа. Тэгээд удахгүй уулзъя. Хэрвээ видео маань таалагдсан бол цааш нь хуваалцаарай. Тэгээд бас комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.